За энэ өдрийн хүрэлцэн ирсэн сэтгүүлчид та бүхнийхээ амар амгалангийг айлтгая. Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос өнөөдөр энэ хэвлэлийн хурлыг хийх болсон шалтгаан гэвэл хөх монголчуудаа хөх өөрчуудаа нэгэн мэдээллийг хүргэх зорилготой юм аа. Хэдийгээр энд цөөхөн хэвлэл мэдээллийнхаа ирсэн боловч 9 та бүхэндээ бас дахин талархаж байна. За тэгээд энэ хэвлэлийн хурлынхаа гол зорилгыг одоо би сонирдуулан за дээрээ тэнгэртэй дэрэгдээ сахиустай хөх толгой тэнгэрийн тамхтай монголчуудаа мөнх хөх тэнгэр бурхад сахиус нарын зарилгыг та бүхэндээ сонирдуулж байна. Хамгийн цөлмөгч хар элэгтэн харь нутгийн өмхий элэгтэнтэй хөх Монголыг устгах атгах санаа өвөрлөж ариун дагшин гал голомт чинь аюул дэлд нь ойртсныг анхааруулъя. Хөх Монголын үрсаа та бүхэн ахуй тэр улсаа өмөрч эв ухаан зөргөө нь хөвчлэн их нутаг тэнгэр заяаныхаа төлөө эвлэн нэгдэж босох цаг чинь ирлээ. Монгол түмний зам заяа сэтгэлийг дээд тэнгэр бурхад сахиусууд тэгшлэн тэнцвэрж зааж буйг буу мартаа. Дээд тэнгэрт бурхад сахиус та нарын зарилгыг дарсан хэн бүхэн мандан бадарч уйлан дэвшнэ. Зарилгыг сөрсөн хэн бүхэн уруудан дороотож 9 үеэрээ хар тамд унахыг мэдтүгэ хэмээн зарлигдсан байна. За, энэхүү зарлиг бөгөөд цаазыг Монгол түмэндээ түгэж байна. Гэхдээ яг өнөөдөр энэ цагаас эхлэн Монгол үндэснийхээ язгуур эрх ашгийг эсрэг, зон олны эсрэг, Монголын оршихуйн эсрэг, ирээдүй болсон үр хүүхэд багчуудын эрүүл мэндийг хохироох, гадны улс гүрнүүдийн бодлого шингэсэн, өв соёл, түүх уламжлалын эсрэг занал хийсэн янз бүрийн хууль дүрм батлах хөтөлбөр хэрэгжүүлэхийг нэг яралдаа зогсоохыг тэнгэр бурхад сахиус нарын зарилгад айлдсан байна. Энэ мөчөөс эхлэн Монгол үндэснийхээ эрх ашиг ирээдүй оршихуйд занал хийсэн үйлдэлээс гаргаваас өршөөлт хамрагданаа. Монгол инж нарын зүгээс мөнх тэнгэрийн өршөөлт бүрэн багтаж хөх тэнгэрийнхээ зарилгын дагуу өршөөлийг тунхаглаж байна. Өнөөдрөөс Монголын ариун гал голомтод муу муухай юм хийхгүй хүн бүхэн тэнгэрийн муу муухай юм хийхгүй байгаа хүн бүхэн тэнгэрийн өршөөлт одоо хамрагдах юм байна. Энэ өршөөлийг эвээ нэгтгэж Монголын хувь заяагаа батгахад тунхаглаж байгаа юм аа. Иймийн учраас эгэл жирийн их хүний хувьд тэнгэрийн зарилгад бошгосон үгийн утга санаа агуулга нь хар бага наснаасаа Монгол үндэснийхээ төлөө газар шороо тусгаар тогтол Монголын язгуур эрх ашигын төлөө гэсэн зүрхний минь цогцтой нэг учраас эгэл жирийн ээж хүний хувьд би нэг тэнгэрийн зарилга гэж хүлээж авсан юм аа. Ингээд энэ тэнгэрийн зарилга маань сарын өмнөөс юм одоо тийм зарилга ирсэн. За удахгүй бас энэ зарилгад одоо буусан хүн маань өөрөө Монголын ард түмэнд ил гарч өөрөө мэдээлэл бас хийх учиртай юм аа. Ер нь одоо монголчууд бид нэр өв дээдсээс уламжилж ирсэн түүх ёс заншлынхаа дагуу одоо амьдрах ёстой гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр Монголын ариун гал голомтод болж бүтэхгүй олон асуудлууд бий болсон учраас тэнгэрийн башиг буусан гэдгийг одоо сонирдуулж дуулгаж байна. Олон жил би хэлсэн шүү дээ. Хар бага наснаас Монгол улсынхаа төлөө зүтгэж явсан язгуур эрх ашигын төлөө Монголоос гаднаас орж иж байгаа Монголын одоо эсрэг бүх юмны төлөө тэмцэж дуу хоолойгоо хүргэж явсан хүнийхээ хувьд яг л энэ тэнгэрийн зарилга гэж би өөрөө энийг хүлээж авсан байгаа. Ийм учраас сэтгүүлчид та нар ч гэсэн энийг бас цааш нь түгээхтэй тэнгэрийн зарилга гэж ойлгож түгээх нь зүйтэй болоо гэж бодож байна. Энэ монгол хүн бүхэн энийг одоо хүлээн зөвшөөрөх албагүй гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн хөх монголчууд буюу хөх орчууд Монгол язгартнуудын сонсголт хүрэх ийм л одоо зарилга юм уу гэж би одоо мөнхөд би бодож байгаа их хүнийхээ хувьд. Би эрдэмтэн доктор профессор биш, би судлаач биш тийм ээ. Би одоо бөө удхан лам хуурга биш. Би эгэл жирийн хүн. Би аль нэгэн намын гишүүн биш. Ийм л нэгэн эгэл жирийн ээж учраас энэ тэнгэрийн энэ зарилгыг бол буусны зарилгыг бол дагж байгаа юм аа. Тэгээд та бүхэн маань бас цааш бас түгээсээ энд хүрэлцээсэн та нар маань ч гэсэн энэ тэнгэрийн зарилгыг анх удаа сонсож байгаа. Тийм ээ, энэ тэнгэрийн зарилэг ирсэн гэдгийг анх сонсож байгаа. Азтай хүмүүс Монголын ирээдүйн болсон залуучууд юм байна гэж би бэлэгшээж байна.
Энд бол олон хэвлэлийн хурлыг хийж зохион байгуулдаг маш олон сэтгүүлчид ирдэг. Гэтэ та нартай би талархлаа. Та нарын хувь заяа маш өндөр. Монголынхаа энэ зарлагыг түгээхэн үйлчилсэн бас амжилт хүсье. За тэгээд энэ тэнгэрийн зарлагыг маш их олон юм хийж болдгоо. Ирсэн тэр үгийг дамжуулах үүрэгтэй учраас манай ээж нар бас хоёр ээж маань бас дараачийн үгнүүдийг бас дамжуулах байхаа. За ингээд тэнгэр бурхад сахиус нарын зарилга нь эв эийг нэгтгсэн Монголын хувь заяаг баттгсан ийм зарлиг гэдгийг миний хувьд бол зөв сэтгэлээрээ мэдэрч нийт Монголын сайхан ээж нарыгаа энэ одоо тэнгэр бурхтынхаа зарилгийг сүүн цагаан өргөлөөрөө мялаахыг уриалж байна. Ингээд маргааш зуны илүү тэргүүн сарын шинийн 8-ны бэлэгт сайн өдөр байгаа. Энэ сайн өдрөөр Монгол орон даяараа нийт Монгол ээжүүдийгээ Монгол үндэстнийхээ одоо ирээдүйн одоо үр хойчийнхоо сайн сайхны гэрэлт ирээдүйн төлөө Монгол орон даяараа цайс сүнийхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөхийг одоо уриалж байгаамаа. Ингээд маргааш өглөө мандах улаан нарнаар 6 цаг 30 минутанд Монгол орон даяараа Монгол ээжүүдийгээ Монголынхоо хувь заяаны төлөө цайс сүнийхаа дээжийг өргөхийг уриалж байна. Энэ цайс сүний дээж өргөх зан үйл бол бидний өвөг дээдсийн өн эртнээс уламжлагдж ирсэн эхийн цагаан сүгээр өвлөгдөн өнөө бидэнтэй золгож ирсэн сайхан өв соёл байгаа. Ингээд өв соёлоороо нэгдэж өргөн олон Монгол түмнийхээ хиймэр одоо заяагийн тэгштгэж тэнгэр бурхандаа энэ сайхан зарлиг одоо айлдварыг мэлааж цай сүнийхаа дээжээ өргөхийг Монголын нийт ээжүүд бүсгүйчүүдээс хүсч уриалж байна. За ингээд та бүгдийгээ маргааш мандах улаан нарнаар 6 цаг 30 минутанд Монгол орон даяараа үг үйлдэлээ нэгтгэж өв соёлоороо нэгтгэхийг уриалж байна. За та бүхэнд энэ өдрийн амгалан галтай. За тэгэхээр мөнх тэнгэрийн зарилгын мөн хүний хувьд ирээдүйд бас өөрийнхөө төлөө за энэ бас ээж өмнө үед энэ зарилгыг хүлээн авч байна. За тэгээд мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилга нь эв эийг нэгтгсэн Монголын хувь заяаг баттгсан зарилга гэдгийг хөх монголчууд, хөх орчууд, язгуур монголчууд ухаан хүчээр нэгдэх цаг ирлээ гэдгийг ойлгохгүй за. Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос эв эийг нэгтгэх Монголын хувь заяаг баттгах 7 хоногийн аян зарлаж байна. Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар жанжныхаа талбай дээр эв эийг нэгтгэе. Монголын хувь заяагаа баттгахыг гэсэн гарын үсэг цуглуулна. Мянган жилээр хөх Монгол өнөд бат оршиж хөрс дэлхий хүмүүн төрлөختнийг амар амгалан дагуулах шинэ мянганы Монголын 90 цагийн өхнөө зориулн тэмцэж байгаа биднийг дэмжин мянган төгрөгөөр хандив өргөж сэтгэлийн дэм зоригийг хайрлаарай. Бидний данс хаан банк 5084 57 61 61 хүлээн авахч аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо гүйлгээний утган дээр нэг гэсэн тог бичиж бид бүхний үйл хэргийг дэмжээрэй хэмээн монголчуудаа уриалж байна. За бидний данс хаан банк 5084 57 61 61 хүлээн авахч нь аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо гүйлгээний утган дээр нэг гэсэн утгыг бичиж. Бидний одоо нөгөө за тэгээд бидний энэ ирээдүйнхээ төлөө өөрөөдийнхөө төлөө хийж байгаа нүүл эргийг төмөн олон за хөх орч жон монголчууд маань одоо дэмжих байхаа гэж итгэж найдаж байна. Өнөөдөр бид энэ үйл тэнгэрийн зарилгыг дагаж хэмнэх үйлийг эхлэхгүй бол өнөөдрийн нөхцөл байдал, нийгмийн нөхцөл байдал маань ямар байгааг хинч одоо хэлж тайлбарлахгүйгээр ойлгож байгаа хаа гэж бодож байна. За яг үгүй залуу хүний хувьд энэ сая уншсан зарилгын авдаг агуулгыг хараахан уулгаж амжихгүй байж магадгүй. Гэхдээ зарилэг гэдэг маань тэнгэр бурхад сахиусаас буусан одоо дээд тэнгэрээс байсан зарилэг юм шүү дээ. Өвөг дээдсүүд болгож хөх тэнгэр айлтж байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж Монголын ариун гал голомтыг тийм ээ хамгаалах, гал голомтыг тэр чигээр нь ариун догшноор үлдээхийн тулд энэ зарилэг болсон байна.
та бүхний өдөр болгоны амьдрал дээр тулгамдж байгаа асуудлуудыг та бүхэн сэтгүүлч өөрсдөө мэдэж байгаа. Аюулгүй байдал бол алдагдж байна. Тийм учраас ийм сахиусуулсан за хин дээр яаж буусаа хин энэ зарилыг болгосон бэ гэж асууж байна. Би түрүүн бас ихтэй хэлсэн шүү дээ. Яг ингэж асуух байх гэж байна. Удахгүй энэ хүн өөрөө энэ бол эгэлжирийн нэг лам хуйлгаан хүн байгаа. Энэ хүн өөрөө нийтдээ бүх зарилыг тайлах юм аа. Удахгүй. Бид ээжүүдийн хувьд бол энэ зарлиг ирлээ гэдгийг мэдчихсэн учраас бид нар бол томсож авч одоо энэ зарлиг ирж байна гэдгийг одоо та бүхэнд санагдуулж штэ. Тийм учраас энэ мэдээж утга нь болохоор зорилго нь Монголын ариун гал голомтыг ариунаар нь үлдээх Монгол оршуугаар нь үлдээхийн төлөө зарлиг хөөжөл гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр янз бүрийн асуудал байна штэ. Махны асуудал байна, газар шороаны асуудал байна. Эрүүл мэндийн асуудал байна. 5 тусаар тогтолт өнөөдөр бүрэн бүтэн байна үгүй юу гэдгийг та ялгээд өөрөө бодох хэрэгтэй. Бүгдийг сайхан бичиж байгаа. Тийм учраас энэ зарлиг буужээ хүмүүсээр. За бидний бас үйл ажиллагааг дэмжиж бас ирж байгаа ээж нар зөндөө олон байгаа. Энэ нэг ээж маань бас уцаар яриад ирж байна. Энэ видеод ингээд арталтай ингээд цагаан туг байна тийм ээ. Ээжийн сэтгэл бол цагаан, та бидний сэтгэл ариун. Ихийн цагаан сүгээд тижидэж ирсэн учраас цагаан тугаа бариад Монголынхаа төлөө бид бол энэ зарлигийн дагуу явнаа. Зарлиг одоо түгээх үүрэг ээжүүд биднэрт байгаа учраас үүргээсээ нисэж болохгүй л гэж ухамсарлаж явж байгаа. Ийм учиртай. Би бол манайх бол аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо гэх тэрийн бас байгуулах тэргүүн наталцсан байгаа. Тий. Манай аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо тэрийн бас байгууллага маань одоо 2019 онд байгуулагдсан. Ягаад энэ төрлийн бас байгуулагдсан бэ? Аюулгүй байдал гэж юм тий. Би Монголынхаа болж үтгэхгүй юм дээр дуу хоолойгоо хүргэж явдаг. Наа мэдхгүй хүн гэж байхгүй. Ялангуяа 2012 онд Гардесл гэдэг вакциныг анх хийхэд л би дуу хоолойгоо гаргаж ирсэн. Дараагаар нь Д витамин дээр бас дуу хоолойгоо гаргасан. Сая одоо энэ вакцины асуудал дээр хятадын вакциныг тийм ээ олц найрхан тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн болж үтгэхгүй аюултай юмны төлөө би дуу хоолойгоо гаргадаг юм да. За тэгээд бас манай байгууллагын гишүүд юм байгаа энэ. За та бас үгүй. Нэрээ хэлээрэй за. За амар байцгаана энэ өдрийн мэндийг хүргэе. Би болохоор цаг зүгийн Монгол сургуульд бяцлаглалын төв гэсэн төрийн бас байгууллагын одоо тэргүүн нь ЭВ-ийг нэгтгэж Монголын аврын ээжүүдийн одоо энэ брэндээр нэгдэж орж ирж байгаа ийм хүн байна. Ийм байгууллага. Хамсраа. Манайх одоо голцоо уул ус газар дэлхий тэгээд ойгоо одоо маш их устгаж байгаа учраас энэ зөв рүүгээ хандсан. Тэгээд даа ялангуяа өндөр настай хүүхдийн асрамж хүүхдүүд рүүгээ хандсан юм үйл ажиллагаа явуулаад 2011 онд байгуулагдсан өнөөдөр хүртэл ингэж ажиллаж байгаа ийм байгууллага байна. За ерөн анх нөгөө 7 ээжүүд гэж олонтой ээжүүд гэж гарч ингээд вакцины төлөө эсрэгүүцээ доо хоолойгоо нэгтгэж гарч ирэхэд бас цуг хамтарч ажиллаж байсан. Одоо болохоор үнэхээр Монголын түүхэнд ийм эмгэнэлтэй Монголын одоо хүүхд толгойд монголчууд тий сэтгэл зүгээрээч бие оргины замаараач газар дэлхийгээрээч дэлхийн нийтэд дэлхийн таалаг эзэлж явсан Чингис хааныхаа өв удам гэдгээ дэлхийн нийтэд дахин сануулж гарч ирэх цаг нь болсон байгаа. Бидний бие махбодыг хордуулж одоо махаарч хүнсээрч хордуулж ясан сэтгэл зүрхийн минь хордуулж чадахгүй Чингис хаан манд хэлсэн байдаг. За сэтгэлийн нэзэлчих юм бол биеийг хаалтах гэж бидний сэтгэл зүрхийг Монголын түүх гэрчлэг болон бидний сэтгэл зүрхийг хинж хязээж дотор хүн сэтгэлийг агуу Монгол орны минь эзэлж чадахгүй. Ийм болохоор дэлхийн нийтээр бас Монгол руу сэтгэл зүрхээ хандуулаарай. Монголын 76-ч бай, тэргүүнч өнөөдөр ард түмэн залуучууд 2-3 сарын өмнө ажиллаа хийгээд эднэрт болцоолгосон. Өнөөдөр энэ хугацаанд ажиллаа хийх хугацаанд яагаад гэвэл ийм махны асуудал гарав? Эрүүл хүнстэй байх асуудал яагаад хөндөгдөв? Тэ ингээд хүн болгоны сэтгэл бидний хамгийн гол нь ирээдүй, хамгийн гол нь бидний газар нутаг аюулгүй байдал чухал. Тэгэхээр юу гэдгийг хин нэг дуртай 76 суудал суучгаад хин нэг цаг үеэр 4 жил гарч ирчгээд ард түмнэр тоглоод юм уу? Альсгүй ард түмний газар нутгийг хин нэгэнд өгчөө сууж яадаг ийм цаг өнгөрсөн. Ард түмэн бол сэрсэн шүү гэдгийг дахин сануулж хэлмээр байна. Тийм учраас одоо
зөвхтэй цаг цагтаа хөдөө орон нутгийн ард иргэд ирээд үнэхээр бичээргүй болсон байна. Газар оронгүй болсон байна. Уул усын угсан байна. Булаг шанд нь өнөөдөр өсгүй мал нь болсон байна. Тийм учраас үнэхээр ард түмэн одоо хэлхээс аргагүй болоод дуурхаас аргагүй болоод өнөөдөр сэрсэн учраас нэгдэж байгаа. Тийм болохоор ээжүүдийг даа ялангуяа үр хүүхдүүдийнхээ төлөө аавуудыг газар нутгийнхаа төлөө Монголын үр садууд Монголын цус гүйж байгаа өнөөдрийн 3 сая монголчууд дэлхийн нийтэд дахин энийг олноороо урайлж сүү сайнныхаа дээжийг өргөөд монголчууд дахин нэгдээсэ гэж ингэж хүсэж байна. Одоо Монголд 15 жил 16 жил Монголд мөнх нарын ээжийн залбирал гэдэг ингээ явагдаад ирсэн Чингис хааныхаа одоо залбирал дээр суурилсан ийм залбирал одоо явагдсан. Би өөрөө 15 онд анх тэр залбиралд очиж залбирал гэхээр буруу битгий бодчороо шашин юм уу аль нэг юм биш үү зөвхөн Чингис хаан дотоодоос өдөрт 9 удаа залбирчээж мөнх Тэнгэр аавтайгаа агаар нэгэн дур вэжэж дэлхийн талыг эзэлж байсан энэ суурин дээр үнслэж энэ залбирал явагддаг. Тийм болохоор би хувь хүнийхээ хувьд л одоо давхар энийг бас өөрийнхөө хувийн зүгээс шүү бас урайлж байгаа юм ба. Ингээ нэгдэж монголчууд минь сүнсэн биеэ эсрээе. Чин сэтгэлээсээ дотоодосоо залбирая. Дотоод нарандаа залбирая. Сэтгэл зүрхээ аварья. Сүнсэн бие сэржээж дэлхийн ертөнцид Монгол түмэн Чингис хаанаараа дамжаад дэлхийн талыг эзэлжсэн бол одоо дотоодоос ертөнцөөс залбирч тэгээд дэлхийд одоо нэгтгэж дэлхийн ажиргалтай байх одоо сэтгэлийн үрийг Монгол өмнөөс эхэлж одоо түгээе гэдэг ийм бас урайлга гаргамаар байна. Тэгээд нэгдэцгээгээрээ сүүл сайнныхаа дээжиг өргөөрэй мөнх нарын ээжийн залбирал гэж онлайн сургалтанд бас ороорой гэдгийг бас хоёрынхаа зүгээс бас гуйж хүсмээр байна. 99770306 гэсэн ийм одоо утсан дээр энэ онлайн сургалт явагдаж одоо утсаараа холбогдож болно. Хэн сэтгэлээс үр дүн одоо хүрсэн учраас бас урайлж байна. Монголчууд минь ээжүүд минь үр хүүхдүүд минь Монголын ард түмэн минь сэрээрээ хүүхд толгойд монголчууд минь ажиргалтай байхынхаа ерөөлийг бид тавихгүй өнөөдөр тавихгүй бол маргааш гэж байхгүй. Тийм болохоор Монголын ард түмэн сэрэг цаг болсон бүгдэнд нь урайлж байна. Аз амжилт хүсье. За тэгээд сэтгүүлчдээс асуух асуулт байвал асуугаараа бидний хувьд бол одоо би хэлсэн шүү дээ. Зарлиг гэсэн учраас зарлигийг бид нар одоо түгээх тэр үүргээ гүйцэтгэж байгаамаа. Одоо энэ амд маань хэлж ин шүү дээ тийм бүх юм одоо ингээд одоо аюулгүй байдалд алдагдсан Монгол үндэсний оршихуй байхгүй болсон энэ цаг үед дээр бид яг энэ цаг үедээ Тэнгэрийн одоо тэр бошиг уусан байна да бүх юм тийм биз дээ тийм. Тийм учраас монголчууд биднээс сэржтэй Тэнгэрийнхаа зарлагын дагуу сэрж одоо Монголын ирээдүйн болсон үр хүүхдээ хамгаалах үр хүүхдээ одоо оршихуйгаа үлдээх нь чухал юм аа гэдгийг ээжнэр бид нар эвлэрдэн нэгдэж энийг урайлж байгаа юм байна. Ер нь цаг хугацааас олио юмыг харуулдаг. Өнөөдөр яг уу би хэлсэн шүү дээ бүх монголчууд бүх одоо хүмүүс маань энэ зарилгыг тийм ээ хүлээж авахгүй бид бол мэдгүй. Гэхдээ язгуурын монголчууд бол өнөөдөр сэрэх ёстой юм аа гэдгийг бол хэлэх ёстой.